эрх барих дээд байгууллага. Тэгэхээр төрийн эрх барих дээд байгууллагын зохион байгуулалтаа бүтцээ бид нар хийж байна. Энэ байгууллага суудлаа олж байж, дээд хүн суудлаа олж байж, доод хүн гүйдлээ олно гэж монголчууд хэлдэг. Улсын их хурлын бүтэц үйл ажиллагаа гол хариуцж явуулдаг байгууллага нь байнгын хороо байгаа. Байнгын хорооны үйл ажиллагаа гол зохион байгуулдаг хүн нь байнгын хорооны дарга байгаа. Байнгын хорооны дарга ямар байхаас улсын их хурлын үйл ажиллагаа үндсэндээ хамаардаг юм аа. Урд урдын улсын их хурлын үйл ажиллагаа харж байхад зарим байнгын хорооны даргууд засгийн газрын хилцэс шиг ажилладаг байсан. Засгийн газартаа бурамтгалуулж явдаг байсан. Салбарын яамныхаа сайдыг дагаад цүнхийг нь бариад гүйдэг байсан. Үүнээс болж улсын их хурлын нэр хүнд унж байсан. Энийг манайхан бүгд сайн мэдж байгаа. Энэ алдааг энэ улсын их хурл давтаж болохгүй. Манай ардын намын нөхдүүд өмнөх улсын их хурл ийм муу юм хийжсэн учраас бид ч гэсэн хийхэд яадаг юм гэж зарим гишүүд маань яриад байгаа. Тийм байхгүй. Өмнөхийнхээ алдааг зас сайн бодлогыг нь үргэлжлүүлгэж шинэ улсын их хурлыг Монголын ард түмэн сонгосон шүү гэдгийг байнга бодож ажиллаарай. Бид алдаа завхарлыг үргэлжлүүлж болохгүй. Сайн зүйлийг цааш нь, сайн уламжлалыг цааш нь хөгжүүлж авч явах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Өмнөх улсын их хурлаас, өмнөх улсын их хурлуудад улсын их хурлын гишүүд дур зоргоороо хүндэх шалтгаангүйгээр хурлаа тасалдаг байсан. Улсын их хурлын гишүүд дур зоргоороо бусдын конопыг хууль бусаар дардаг, төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авдаг байсан. Энэ уламжлалыг энэ улсын их хурл даслан зогсоох ёстой. Ардын нам энэ муухай уламжлалд мөн ч их дургүй байсан да. Одоо энэ муухай уламжлалыг өнөөдрөөс эхлээд даслан зогсоогоорой гэж би та бүхэнд хэлмээр байна. 26 жил үргэлжилсэн энэ муухай уламжлал шүү. Зөвхөн өнгөрсөн 4 жилийн уламжлал биш. За дээрэс нь улсын их хурлын хариуцлагын асуудлыг чамд биелүүлээрэй. Улсын их хурлын хуралдааныг дур зоргоороо дасалсан нөхдүүдийг эргүүлэн татдаг хуулиа энэ улсын их хурлаар батлан гаргаарай. Авилга албан тушаалын гэмтрэг толбогдсон улсын их хурлын гишүүдийг шууд эргүүлэн татдаг ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг энэ улсын их хурлаар батлан гаргаарай. Ялангуяа би энэ хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшиж байгаа арднаас эд даргад би хандаж хэлж байгаамаа. Байнгын хороо улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага. Засгийн газрын хуулийн хилцэс биш гэдгийг та сайн ойлгож ажиллаарай гэдэг би хэлмээр байна. Хоёрдугаарт олон холсон Монгол ардын намын нөхдүүдтэй 4 жилийн өмнө би хэлжсэн үгээ дахиж хэлье. Цөөнх гэдэг бол хяналтын үүргийг гүйцэтгэдэг улсын их хурлын цөөнх бол. Тийм учраас хяналтын чиг үүрэг функцүүдээ бүгдийг нь цөөнхтөө өгөөрэй. Төсвийн зарлагын дэд хороогоо цөөнхтөө өгөөрэй. Ёс зүйн дэд хороогоо цөөнхтөө өгөөрэй. Хүний эрхийн дэд хороогоо цөөнхтөө өгөөрэй. Аудитын гадраа цөөнхтөө өгөөрэй. Ингэж яаж Монголын ардчил амьттай байх болно. Ингэж байж Монголын ардчил амьд үлдэх болно гэж би боддгийм. Энийг та бүхэн анхааралд авч хэрэгжүүлээрэй гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн байнгын хорооны дарга нарын томилгоо харахад хоёроос бусд нь мэргэжлийн хүмүүс, туршлагатай хүмүүс харагдаж байна. Тэгээ байнгын хорооны даргын томилгоо бол боломжийн томилгоо болж байна уу да гэж би харж байгаа. Тэгэхээр шинээр орж ирж байгаа хоёр нөхөр маань бас ажилдаа идэвхтэй, дайчин, санаачлагтай ажиллаарай гэж хэлмээр байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад хандж хэлмээр байна. Инх бол дарга ноён нуруутай, төрийн дуршлагтай, мундаг улс төрч, мундаг сэхэтэн гэдгийг бид мэднэ. Гэхдээ өнөөдөр засаг солигдож байгаа энэ үед төрийн албан тушаалтнуудыг, төрийн албыг бужигнуулдаг явдал олон 10 жил үргэлжилсэн. Ардын нам энэ алдааг битгий давтаарай. Засаг авсныхаа маргаашаас эхлээд засаг авсан нөхдүүд, олон холсон нөхдүүд улайрч эхэлдэг. Тэг галзуу бух шиг болж эхэлдэг. Бусдыг үл хүндэтгдэг. Намчирхаж эхэлдэг. Энэ байдлыг даслан зогсоогоорой. Төрийн алба дэвшин байх ёстой. Төрийн албаны залгамж халаа хадгалагдах ёстой гэдэг үгийг би төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшиж байгаа энэ хол даргад бас зориуд хэлье гэж бодож байна. Тэгээд эцэст нэг л зүйлийг хэлье. Өмнөх улсын их хурл засгийн газрын сайн уламжлалуудыг үргэлжлүүлээрэй. Нийтийн сонсголын тухай хууль удахгүй хэрэгжээд эхэлнэ. Энэ хуулийг бүрэн бүтнээр нь хэрэгжүүлээрэй. Шилэн дасны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаарай. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг сайн хангаж ажиллаарай. Төрийн албаны тухай хуулийн өргөн барьсан байгаа одоо 2-3 дахь хэлцүүлгийг хийгээд
За Батцандан гишүүн асуулт толгойн санал хэллээ. Гишүүд асуулт асууж үг хэлж дуусна.